За сайн бацгаана уу. Гитазуу YouTube сувагт тавтай морил. 2025 оны ихээр цуврал нь гараад дууссан нэлээд өндөр үнэлгээтэй байгаа нэг манханыг өнөөдөр товчлох болно. За тэгээд олон юм нуршилгүй бичлэгтээ орцгоё. Сүүлийн үед энэ вебтүүнүүд бүр утгартай болжээ. Харин тийм ээ, азгүй амьтад гинт хүчтэй болооцч байх шиг. Сургуулийн дээрлэхэлцч гэх шиг тийм зүйл байха болсон бидтэй. Тийм ээ Ким Соёна. За энэ бод манай гол дүр болох Ким Соён байгаа. Манай хүн ер нь сургуульдаа жоохон дээрлэхүүлдэг бөгөөд энгийн л нэг сургуулийн 50 амьдрал хүссэн сурагч байдаг. Дээрлэхэлтийн эсрэг уриал оцон бла бла байдагч хинч үнийг зогсоодоггүй. Яагаад би ингэж амьдрах ёстой гэж. Соло левелинг шиг даалгавар биелүүлээд төвшин ахдаг бол гоё ихгүй юу? Гэж байснаа манай залуу даалгаврын цонх нэгд гэж учир зүггүй орилсон чинь нэрнгээсээ нэг цэнхэр дэлгэс гараад ирдэг. Маргааш нь болсон ч нөгөө бичгэн арилаагүй байх бөгөөд идэвхжүүлэх гэж байгаад нэг сайхан алгадуулаад авнаа. Нэрээ энэ бичгэн өөрөөс нь өөр хүнд харагддаг юм байлээ шүү. За энийг болохоор Ашмод гэдэг дуудаад явчих. Энэ Ашмод болохоор манай хүнийг доожоогүй дээрлэхүүлдэг болохоор нь элдв юмд наас цааш зардаг, бүр өөрийгөө мэдэрсэн шуламшиг авгаа болж таардаг. Гэртээ хараад манай хүн ээжээсээ энэ сургуульд надад сураад ах зүйл байхгүй. Би сургуулаасаа гармаар байна гэсэн ч хүүгээ дээрлэхүүлдгийг нь мэддэггүй ээж нь мэдээж халгаадаггүй. Тэгээл манай хүн өрөөндөө ороод хэвтэж байснаа та даалгаврыг эхлүүлэх үү? Гэсэн нөгөө бичгээ санаад эхлүүлэх товчийг дарсан чинь ээжээсээ уучлалтгүй гэсэн хамгийн ихний даалгавраа хүлээж авнаа. Ким Соён ихэндээ дургүй байсан хэдий ч шагнал нь алтан карт байсан учраас аргагүй ихэнд ээжээсээ уучлалтгүйж шагналаа авдаг. Манай хүн шагналын карт дээрх бичгийг уншихад 3 см өндөр болгоно гэсэн утгатай бичиг байх бөгөөд идэвхжүүлэх хэмээн хэлэхэд нэрэл 3 см өссөн байлаа. Тэгэл маргааш нь сургууль дээр додгор гар алхаж байтал шин даалгавар гарч ирнэ. Энэ удаа юу гарч ирэх болоо гэгээд харсан чинь шин даалгавар нь Ашмутыг үнсэх болж таардаг. Ким Соён даалгавраас татгалзах гэж оролцсон боловч хэрвээ даалгавар буюу main quest дээр бууж өгөх юм бол энэ систем өөртөө дахин хизээж харагдахгүй. Мөн дээрэс нь авсан бүх шагналууд нь алга болно гэсэн утгатай анхааруулга гарч ирдэг. Ер нь бол манай хүн буцаадаа намхан болно л гэсэн үг. Хэдий боломжгүй даалгавар мэд санагцсан ч биеийн тамирын цагаар Ашмууд ангидаа ганцаараа үлддгийг санаад зориг шулуудан очихоор шийднэ. Сандарсан юм уу яасан юм Ашмуудын загсан соролтоос үг өөрөө хэд балгачгаад ярьж эхэлнэ. Чи хин нэг үнсэж байсан уу? Хөөе, Ким Соёна, чи шоронд ормоор байна уу? Гүйгүй, зүгээр тоглосон юм аа. Зүгээр сонирхож үзсэн. Гээд байж байтал дээлхүү гараа бичлэг хийгээд зогсож байдаг. Сая сонссноо манайхаа? Тэр түнд сайн юм байна. Алив наад бичлэгээ устгах гээд байна. Соён тэгээд ер нь фейлчж байгаа юм л та. Шилэн чугарсан уйлцсан сууж байсан чинь даалгавар биеллээ гэж систем дээр гараад ирдэг. За тэгэхээр юу болсон бэ гэхээр манай хүний уусан strawberry milk-ийг нөгөө Ашмууд чинь мартаад сорцсон л болж таарч байгаа юм л та. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр шууд бус өмсөл дээр даалгавар нь биелсэн гэсэн үг. Тэгээд манай хүн алт болон мөнгөн карттай болно. Алтан картаа задлсан чинь нүдний хараа сайжруулах чадвар байх бөгөөд түүнийг ашигласнаар дахин нүдний шил зүг шаардлагагүй болдог. Маргааш нь сургууль дээрээ дахиад л дээрлэхүүлж байхад нь харамсалтай дүүн таарчдаг. Гэсэн хэдий ч дээрлэхүү гараа найз нь юм шиг харагдуулаад аваад явдаг. Чи яагаад дүүтэй гэдгийг надад хэлээгүй байдаг вүлээ? Бид хоёр тийм сайн харилцаатай биш л дээ. Дээрээс нь манай дүү надтай сургууль дээр ярихаас зайлсхийдэг юм. Хоёулаа сайн найзууд үсттэй. Чи дүүгээ надтай танилцуулчих. Учир нь тэр үнэхээр харагддаг юм байлээ. Чандон, эн чинь арай дэндэж байна. Гэсээр манай хүний цорын ганц найз гарч ирнэ. За энэ дүр цаашдаа гараад явах учраас энэ дүрийг халцгаа гэдээ дуудаа явчих. Муу царай муутай новш чинь хүн айлгаад хайчих юм. Чам шиг хөгшин царайтай ац сурагч гэж бодохоор нүд хорсож байна. Ууралсан манай хүн боксын зүүн гарын хатгалт өгдөг. Энэ нь түүний өчигдөр авсан 2 картын нэгнийх нь скил бөгөөд Эфранкас эхэлдэг энэ чадварыг хөгжүүлэх боломжтой ажээ. Яг тэр мөчөд шин даалгавар гарч ирсэн нь дээрлүү гарыг буулгаж авах байдаг. Ямар харагддаг гинэ? Новш минь. Ингээд тулаан эхлэхэд манай хүний чадвар сайн юм аа.
Нөгөө гарыг нүүр нүдгүү балбаж гардаг. Ингэж нэг юм манай хүн олон жилийнхаа доромжлол дээрлэлтийн хариуг 2 шагналын карттай хамт авдаг. Тэгээд манай хоёр зүхтаад дээр гарч ирсэн байх бөгөөд Ким Соёны боксing хадгалт чадвараа сайжирсан байлаа. Амсгийгэд байж байтал Ашмууд 2 дагуултайгаа ирдэг. Та хоёр ямар новшоо хийгээд яваад байгаа юм? Хүүхдүүд та хоёрыг сургуулаар нэг хайгаад байна лээ. Яг уу би зодонд орсон юм л да. Ой, би чамайг хараагүй юм шиг өнгөрье. Тиймээс одоо хурдан харь, мэдв. Гисэн ч чаваас манай хоёр аль хэдийн баригдчихсан байдаг. Түүгээрч зогсохгүй удахгүй сургуулийн номер 1 атман гүү хажуун орж ирнэ. Чи тэрийг зодсон уу? Тийм ээ, тэр миний охин дүүг доромжлоод байсан. Тэгээд л болоо юу. Чамайг зодтолтохдоо сайн гэж сонссон юм байна. Намайг цох. Үгүй би чамайг цохиж эхлэн шүү. Манай хүн бандсандаа дээрлэхүү гарыг ялж авсан 2 картыг нээж үзэхэд эхний карт ирч хүчийг нь нөхдөг болоо дараагийн карт нь хоолой хүчийг нэмэгдүүлэх чадварууд байв. Өөр аргагүй болж хажуун руу дайрсан ч дайралтуудаас нь төвгүйхэн бултаж хариу цогцолт өгөхөд манай хүн ухаан алдав. Сэрэгт нь хажуун Ким Соёныг дагуулж гараад цогсондоо уучлалт гоох бөгөөд дайралтууд нь өөрийнх нь төсөөлж байснаас сайн байсан учраас хариу цогсноо дурддаг. Манай хүн ч өөрийг нь зодод биш бүр магтаад байгаад гайхшран хэсэг зогсно. Маргааш нь манай хоёр дээрлэхүү гар ирэхгүй байгааг хэвийн бус үзэгдэл гэж үзэж байх бөгөөд ороод ирэхээр нь зодтолдох ухааны юм бодоод байж байсан чинь хажуун чамтай хижээл тарахаар уулзна гэсэн шүү. Гэж хэлээд л яваад өгдөг. Очсон ч очоогүй ч зодуулна гэж бодсон Ким Соён маань дуусан газарт нь яваад очлоо. Тэгтэл хажуун найзуудтайгаа караокед сууж байх ба тэнд аашмуудаж ирсэн байдаг. Яагаад ч юм дуулахаар болоод далаацтай хоолой чадвараа ашиглан дуултал тэр хавийн охтын зүрх сэтгэлийг аваад хайчих шахнаа. Тэгээд хажуун Ким Соёныг хүлээн зөвшөөрч өөрийн найзаа хэмээн танилцуулгаад уур амьсгал өөр болж нэг өдрийг зугаатай өнгөрүүлв. Миний хүсдэг сургуулийн 50 амьдрал одоо л эхэлж байна. Хажуун миний найз учраас ямар нэг юм болвол түндэл гол даалгавар эхэлж байна гинүү. Та энэ даалгаврыг биелүүлснээр платинум карт авах болно. Гэтэл даалгавар нь хажууныг 3 өдрийн дотор буулгаж ав гэсэн байх нь тэр. Би яаж? Энэ боломжгүй. Яах ёстой вэ? Системийн ачаар би хажуунтай танилцсан. Гэхдээ одоо толдох ёстой болчихдог. Тэр сайн хүүхэдтэй. Надтай үргэлж сайн харьцдаг. Амархан. Би амархан гэж үү? Тэгээд чи намайг яана гэж. Үгүй ээ, амаа тат. Би тулдах шаардлагагүй. Хажуун байхад миний сургуулийн амьдрал хэвээ үргэлжлэнэ. Ямар ч дээрлэлт, ямар ч хүчирхийлэлгүй. Хажуунаа би ирлээ. Гээд ирсэн чинь нөгөө дээрлэхүү гарыг хангалттай мөнгө цуглуулсангүйгээд хантай нь хавсарч байдаг. Аашмууд эдний ханаас нь ч бүүмэд олоод үрээд байдаг мөнгө нь сурагчдаас хүчээр садгаж олдог бохир мөнгө болохыг нь тайлбарлаж өгдөг. Мөн тэр бүх мөнгө нь хажууны данс руу ордог бөгөөд орох ёстой мөнгөний хэмжээнд дутсан шийдгэж байгаа ажээ. Соён хажуунаас яагаад өөртөө сайн хандаад байдгийг асуухад хажуун хариуд нь боксing чадварыг нь өндрөөр үнэлсэн учраас гэж хариулдаг. Энэ үед манай хүн өөрийгөө баларсан гэдгээ ойлгосон юм. Учир нь даалгаварт бууж өгвөл өөрийн боксing чадвараа алдснаар манай хүн хэрвээ баригдвал урдын амьдралд орно гэсэн үг. Ийхүү тулалдах нь хамгийн зөв шийдвэр болохыг ойлгосон Соён оройн цагаар бэлтгэл хийж эхлэв. Гэтэл хэдэн гарууд ирээд та ахлах ангийн сурагч уу? Бидэнд таксины мөнгө байдаггүй, зээлэхгүй биз? Хариуд нь манай хүн мөнгө байхгүйгээ хэлгээд нөгөөдөл бүчээд авдаг. Та нөхцөл байдлаа нэг л ойлгохгүй байх шиг байна тийм үү? Эвэр болохгүй бол хүчээр аавна мэдв. Гэд манай хүн рүү дайрахад 100 гарын хатгалт өгнө. Сонирхолтой нь саяжангаа бэлтгэл хийгээд хөвчгүй байсан чадвар нь ганц цохилдоор дараагийн түвшиндээ хүрдэг. Хурдан хүчтэй болохын тулд хүнтэй тулдах нь хамгийн зөв арга болохыг манай залуу ойлгосон бөгөөд 5 гангстеруудыг буулгаж ав гэсэн сабквест гарч ирснээр тулдахаар болно. За нэг богинохон тайлбар өгөөд явъя. За сабквест гэдэг нь болохоор нэмэлт даалгавар гэсэн үг. Тэгээд энэ даалгавруудыг биелүүлэх гэж байгаад бүтлгүүцсэн ч ямар нэгэн гарт цохирлгүй гэдгээрээ гол даалгавруудаас ялгаатай. Харин main quest нь болохоор ерөөсөө алгасаж болдоггүй биелүүлэх гэж байгаа бүтлгүүд юм болоо юу болохыг танаа бараг надаар хэлүүлэхгүй мэдж байгаа байх. За тэгээ манай хүн өөрийгөө хөгжүүлэх энэ сайхан боломжийг алдаж болохгүй гэж бодоод тулдахаар шийднэ. Тэгээд нэгийг нь газар дээр нь унтуулад эрч хүч нөхөх чадварынхаа ачаараа үлзэн хэдийг нь нарийнхан гудамжинд оруулж байгаад нэг нэгээр нь буулгаж авдаг. Мөн даалгаврыг биелүүлснээр нэг алтан карттай болно. Гол даалгаврын хугацаа дуусахад ердөө 8 цаг үлдсэн байлаа.
Гэвч манай хүн стил өөртөө итгэлгүй хэвээр чи өнөөдөр сайнгүй харагдаж байх чинь ямар нэгэн зүйл болоо юу? Үгүй. Зүгээр хажуунтай холбоотой асуудлаас л болсон юм. Хажуун гинэ. Тийм ээ, санаа зовлтгүй. Гэт байж удаа хажуун соёнтой хам зоогийн газар орох гээд хүрээд ирсэн байдаг. Гэтэл нэг хүүхэд санамсаргүй хажууны цамцыг муухай болгоход хажуун түүнийг заандаа давнаа. Манай хүн ч энэ завшааны ачаараа түүнтэй зодтолдох шалтгаан бий боллоо гэж бодоод тулдах гэсэн боловч найзууд юу гэж хоорондоо зодтолдог юм гээд манай хүнээс нөхөрсгөөр татгалзсан. Ийм хүнтэй ч одоо яаж зодтолгоо мэдгүй шамирсан сууж байсан чинь халцгаа хажуун дээр очсон соёныг зовоохоо болгээд байж байдаг. Хажуунч тэгээд халцгаагийн тоосыг гөвж байхад соён гарч ирнэ. Яаж вэ соёна? Манайхан гадаа зодоо болох гэж байна. Чи надтай үнэхээр зодтолдох гээд байгаа юм уу? Би чамайг найзаа гэж бодсон юмсан. Найз гинэ. Надад халцгаагаас өөр найз байхгүй. Халцгаал энэ хүн хэцүү үеүүдийг надтай хамт туулж миний хажууд байж ирсэн найз минь. Би чамайг 5 секундэд л дуусгах болно. Гинэт ягаад өөртөө амар ихтгэлтэй болчих гэсэн чинь түүний авсан шинэ карт нь 5 секундын хугацаанд жингийн ангиллыг нь 100 кг-аар нэмэгдүүлдэг болж таардаг. Чи сая сонсно уу? 5 секундэд гинүү. Харин тийм толгоогоо зөгч юм хаашаа юм болчихно. Ингээд тулаан эхэлнэ. Шагналаавья. Маргааш нь хажуунч сургууль дээрээ ирээгүй байх бөгөөд түүнийг дийлсэн соён инхүү сургуулийн толгойлогч болно. Миний зовж олсон платинум карт. Эндээс юу гарч ирэх бол? Гээд задлалтад өрсөлдөгчийнхөө статусыг харж болдог амар карт гараад ирнэ. За тэгээд соён халцгаа хоёр 0-оос гараад алхаж байтал хідэн гангстер гарууд таардаг. Өршөөгөөрэй. Та хажууныг ялсан Ким соён мөн үү? Тийм ээ, би нөгөө 1-р ахлах ангийн толгойлогч Ли Хёндон танд мэдчилж байна. Та одоо Камбоксёгийн шинэ ахлагч ирхнэ. Манай хүн тийм гангстеруудын толгойлогч болохыг хүсээгүй, зүгээр сургуулийн 50 амьдралаар амьдармаар байгаагаа илэрхийлэхэд нөгөөдөл нь чахлах биднийг хайж байгаа юм байна гээд яваад өгдөг. За, манхуагаа үргэлжлүүлэхээс өмнө манхуатайгаа холбоотой нэг чухал тайлбар хийгээд явъя. Энэ манхуа дээрх үйл явдлууд нь ерөнхийдөө Сөүл хотын хан голын хойд хэсэгт буюу товчилж ярих юм бол Гамбукт өрнөж байгаа хэмээн өгүүлдэг. Энэ хэсгийг гангстеруудын дайны талбар гэж хэлж болохоос бөгөөд 4 хэсэгт хуваагддаг энэ газар нутгийн нэгийг нь хажуун удирддаг байсан байж таардаг. Гэвч манай хүн хажууныг тулаан дуудаад ялцсан учраас түүний дагуулууд шинэ удирдагчдаа хүндэтгэл үзүүлэх гээд ирсэн чинь манай хүн хөөгөөд явуулсан байдаг. Тэгээд ер нь эдгээр гарууд болон үлдсэн газар нутгийн толгойлогчдын туйлын зорилго нь Гамбук гээд энэ газар нутгийг бүхэлд нь эзэлж авах юм аа. За тэгээд үйл явдал руугаа буцаад орцгоё. Манай хүн ер нь иймэрхүү юмнаас хол явъя гэж бодож байсан ч чухал даалгавар дээр нь Гамбукшаа газар нутгийн удирдлагыг гартаа өг гэсэн байдаг. Чадвар алдахыг хүсээгүй манай хүн ингээд хүссэн хүсээгүй гангстеруудын толгойлогч болж байгаа юм аа. За тэр жахав гээд манай хүн шин чадвараа туршиж үзэхээр болдог. Хөөе, чи ойрд ямар новшоо гэж яваад байгаа юм бэ? Чамайг Гамбукшаа газар нутгийн гангстеруудын толгойлогч болсон гэж байна лээ. Инээ төрмээр юм. Яг ч тийм биш л дээ. Ява, юунда над руу гөлрөөд байгаа юм бэ чи? Хөөе. Та ажиглах чадварыг ашиглаж байна. Соёны авсан платинум картын чадвар нь ямар ч хүний хүч, хурд, ухаан, төсвөр болон потенциалын түвшинг харуулдаг чадвар болохыг ойлгодог. Манай хүн тэгээд өөрийн түвшингээ харахад бараг аашмуудынхаас нэг шалахгүй байх шиг. Өөдөөс нь эргөө төлөх шиг таг ширтээд байсанд аашмууд яваад өгдөг. Зам тавь та нар сайн үзэхгүй шүү. За энэ дүрийн нэр нь дуудахад хэцүү байсан учраас Шивэст гэж дуудаад явчих. Танд босс байвч зөхөж байна шахалхаа. Тэгээд бүр энэ сарын хураамж гээд цуснд будагдсан тухтойтой мөнгө манай хүнд өргөн барьдаг.
Манай хүн авахгүй гэсэн чинь халцгаа дэлмаар нь хармалаад авна. Хангалтгүй байна уу ихмээ? Таныг өндөр стандарттай гэж мэдээд байсан юм аа. Үгүй зүгээр яваад өг. Энэ бол тушаал. Гээд салах гэсэн боловч манай хүнийг юу гэж явуулах вэ? Уулзалт зохион байгуулахаар болчихдог. Тэгээд манай хоёрыг амар сүртэй угтаж авнаа. Шивэст ч одоо байгаа газар нутгийнхаа нөхцөл байдлыг тайлбарлахаас гадна хөрш хоёр бүлэгмийнх нь хизээч дайраад ороод ирэх аюултайг сануулав. Соёунч хариуд нь зүгээр цагдаадуудад өвчвөлдөө гэсэн ч цагдаа нар ч энэ хэдийн хоорондох асуудалд оролцдоггүй болж таардаг. Шивэс мөн Ким Соёны хажууныг ялсан зурглыг аль эрт тараасан байх бөгөөд үүнийг сонсоод манай хүн та хэдийн асуудалд би оролцохгүй. Намайг бити дахиж дагаад байгаарэ гэд яваад өгдөг. Нөгөө зургал нь мэдээж Гамбогдон бүлэглэлийн толгойлогч Хан Жиха болон Гамбогнам бүлэглэлийн толгойлогч Кан Сёк нарын чихэнд аль хэдийн хүрчигсэн байдаг. Манай хүн одоо л 50 сайхан амьдрах нь гэж бодож байсан ч 11 картын шагналтай Гамбогийн уулзалтанд оч даалгаврыг алгасаж чадсангүй. За Гамбогийн уулзалт гэдэг нь ер нь бол энэ дөрвөн газар нутгийн толгойлогчдын хооронд болдог тодорхой хугацааны уулзалт юм аа. Маргааш нь элдв хүний чадварыг сонжоод сууж байтал халцгаагийн потенциал эс зэрэглэл болохыг олж мэднэ. За тэгээд уулзалт бодох газар руу гурлаа яваад очиход нэг хаягдсан барилга угтаж авдаг. Яваад орсон чинь Гамбогнамын толгойлогч угтаж авнаа. Энэ гарыг амар нохоо санаатай болохоор санаа гэд нэрлэжээ. Намайг Кан Сёк гэдэг. Хоёулаа нас жицүү юм чинь би чамтай чөлөөтэй ярьж болно үстэй. Тэгээд хоёр талаа суудлаа эзэлэхэд гаднаасаа Гамбогдоны толгойлогч Хан Жиха орж ирдэг. Нөгөө шинэ новч ирсэн байх шүү. Энэ шар устыг Шарка эсвэл шар уст гэдээ дуудаа явуучих байх шүү. Шар устыг ирсэн чинь манай хүний даалгавар амжилттай биелдэг. Хоёроо одоо явъя. Надад одоо энд байх шалтгаан байхгүй. Тэгэхээр хурдан явах хэрэгтэй. Хөөй, хайч гэж байна залуу. Ахлаа. Чамайг хажууныг ялсан гэж сонссон. Надтай зодтолт. Манай хүн ч илүү дутуу хүнтэй орооцолдож системээс даалгавар авахыг хүсээгүй учраас юу ч хийхгүй байхаар шийддэг. Тэр ч гайхалтай юм аа. Жихагийн эсрэг юусаа айхгүй байна шүү. Түүний талаарх зургал нь үнэн байхаа. Энэ хоёр зодтолтвол хоорондоо тэнцэж байж тулаан дуусах байх. Юу ч болсон бай тэдний хүч суларвал дайраад орно шүү. Анхааралтай байгаарай. Энэ үед Шаркагийн туслах гарч ирж нөхцөл байдлыг ойлгуулснаар зодон бололгүй уулзалт өндөрлөдөг. Хамгийн сонирхолтой нь манай хүн тэр хоёрын төвшинг ерөөсөө харж чаддаггүй алдаа заагаад байдаг. Аль хэдийн өглөө болчихож өчигдөр их ядарсан учраас хараад шууд л унтаад өгсөн. Гэхдээ яагаад миний ажиглах чадвар ажилласангүй вэ? Магадгүй тэр хоёр надаас хэд дахин хүчтэй байснаас болсон уу? Өчигдөр осол болсон гэж сонссон ахлаа. Бид танаар маш их бахархаж байна. Юм осол. Бид таныг шар устыг хормын зур буулан авсан гэж сонссон. Санаа бүр айгаад орч амжаагүй гэсэн. Юу? Хин юм зургал тараагаад яваад байгаа юм. Гэсэн чинь манай Шивэстийн тарьсан хэрэг ажээ. Ажил нь юм уу хаашаа. Эцсийн солигдоход манай хүн сургуулийн эмчийн өрөөнд сэрдэг. Тэгээд зүгээр хөвтгээрээ зүлгэж хөвдөе гэж бодсон манай залуу алтан карта задлалтаа картны мастер гэдэг чадвар гараад ирдэг. Энэ чадварыг энгийнээр тайлбарлавал 2 карт нэгтгэх чадвар бөгөөд хэрвээ чамд 2 бронз карт байвал тэрийг нэг сильвер карт болгож авч болно гэсэн үг. Манай хүн тэгээд бронз картуудаа задлалтаа дандаа хэрэггүй чадварууд гарч ирээд байсан учраас тэдгээрийг нэгтгээд боксын шулуун цохилт нэг картыг Master Please гэдэг нэг алтан карттай хамт авнаа. Энэ одоо яадаг ч чадвар юм байна. Тэгээд шинэ даалгавар гарч ирэх бөгөөд тэр нь багтаа 4 гишүүнийг илсүүлж авах байдаг. Манай хүн ямар тааж халцгааг багтаа илсүүлээд Шивэстийг бас нэмэх гэж байсан ч ер нь 4 хүний орон зай байгаа юм чинь шийдвэртэй жоохон нухацтай хандхаа шийдээд болдог. Ким Соён хэнийг багтаа илсүүлэх талаараа бодлогошроод хэвтэж байсан чинь ааш муудтай таардаг. Яасан бэ гэсэн чинь энэ хоёр нэг хотонд амьдардаг байсан байж таарнаа. Манай хүн тэгээд явхаас өмнө өөрийг нь алгадаад өгөөч туршиж үзэх юм байна гэж авна. Шалтгаан нь гэсэн чинь нөгөө авсан алтан карт дээр нь хүнээс цохилт авбал гоё зүйл тохиолдно гэдэг бичигсэн байсан юм байлээ л дээ. Надад нэг биеэрээ туршиж үзэх зүйл байгаа юм л да. Чамд бас уу? Тийм ээ. Цохилбол гоё юм болох юм шиг санагдаад. Чамд бас уу гинүү? За тэгвэл дараа нь битгээ олон долоо юм солиороод байгаарэ гэд алгадах гэж байсан чинь манай хүнд өмнө нь тоосоо гөвсөн 5 бацаан араа дуудаад гараад ирсэн байдаг. Мэдээж дөрмийн дагуу саб квест гарч ирснээр манай хүн зодтолдох болсон чинь хурд хүч төсвөрээрээ манай хүнээс хавгүй илүү гар байдаг.
Гинэд аашмууд манай хүний урд ороод зодооныг зогсоох гэж оролцсон боловч энэ одоо хаанхийн хинбэ гэд бацаануудад дайрна. Ким Соён аашмуудыг хамгаалах гэж урд нь ороод гис руугаа нэлээд эвгүй цохиулдаг. Ким Соён яа гиц гидэс гой мэдрэгдээд ах чинь. Юу? Чи юу гэд хуцаад байгаа юм бэ? Та 5 удаа цохиулсан учраас таны 5 үзүүлэлтийн нэг рандомоор сайжирна. За ямар байна навш минь. Таны хүч чадал төр хугацаанд И-гээс С зэрэглэл боллоо. Нөгөөдөө бөөндөө дайрахад манай хүн амархан зохицуулцгаад гол тулаанд орно. Тэгсэн чинь нөгөө гартаа тулдах үед хүчин гинэд буурчдаг. Зүгээрээ 5 цохол авахд л болно үсттэй. Завсарлаг. Соёна. Би одоо ойлголоо. Зөвхөн 5 цохолд аваад л энэ чадвар идэх хүчдэггүй. Харин эмэгтэй хүний урд зодуулах хэмжээний ичгүүртэй байдал энэ чадварыг сэрээдэг юм байна. Чи муу жоохон бокс сураал биз. Тэгээд юу гэж? Надад баригдгал юм бол ямар ч хүн би яагаад түүнийг өргөж чадахгүй байна? Манай хүн 2 картын чадварыг нэгтгэснээр хүч төсвөр 2 нь хасах зэрэглэл болж нэг юм ялдаг. Системийн даалгавруудыг биелүүлэх хөгжилтэй байгаач хин нэрээ энэ даалгавруудыг өгөөд байдаг юм бол яава чи моновш яагаад биднийг үерхдэг гэж сургалт тараагаад яваад байгаа юм бэ? Үгүй би яах гэж тэгнэ гэж. Ахлах таныг авраад тэгээд та ахлахад дурлсан биш юм. Үгүй ээ. Гайхалтай. Үзэгдэл солигдож өчигдөр Ким Соён зодуулсан залуу Шарустын явуулсан хүн байсныг бид мэдэж авна. Шаруст болохоор шивэстийн тараас нь тэнэг зурхлыг Ким Соён өөртөө нь дайн зарлаад байна гэж үзээд бүлэглийнхээ 14 жигсдэг бүдүүн тулаан чиг явуулдаг. Навш таавч урагдчихж. Гээд тэнийг юм шиг доошоо харж явж байгаад аашмуудыг мөргөөд алгадуулдаг. Би албаар мөргөөгүй штэ. Гээд өөрийгөө өмөрөөд байж байсан чинь хажуун гарч ирнэ. Хажууна чи хизээ ирсэн. Ирэхгүй болохоор чи их санаа зовсон шүү. Хамт хоолнд орох уу? Тиймэрхүү найзын харилцаа байхгүй гэж чи өөрөө хэлсэн биз дээ. Гэсэн чинь яг тэр үед хажууныг багтаа илсүүлгээд тусдаа даалгавар гараад ирдэг. Манай хүн шагналын надмаар байсан учраас тэр доор нь багтаа илсүүлэхийг хүссэн ч хажуун сонсоогүй юм шиг яваад өгнө. За тэгээд Халцгаа Соён 2 сургуулиас гараад алхаж байтал бүлэглийнх нь нэг гишүүн ирээд асуудал гарлаа гэдэг. Гэсэн хэдий ч манай хүн зүгээр цагдаа дуудаад өгчөөчтэй гээд нэг сэрэсний хүлээж авалгүй яваад өгнө. Өгөхөд сайхан өдөр байна шүү. Тийм ээ шивэстэй. Чи яагаад ингэж амьдэрдэг юм бэ? Хажуун зүтгэдэг байсан. Одоо Ким Соён дуу. Хэрвээ Ким Соён ялагдвал чи дахиад л өөр хүний бүкс толгоно. Тийм биз дээ. Ухаалаг шувуу үүрээ засахын тулд олон мод дамжиж эрэл хайгуул хийдэг. Би модоо олсон. Надад одоо Ким Соёноос урах гэж үгүй. Ахлах угаасаа намайг аврах гэж ирэхгүй учраас намайг хурдан зүйл дуусгах гэж байж байдаг. Бүдүүн гарч халцгаад цохиор өгөөд өөрлөөн дайрах боломж олгоно. Манай хүн чамаг хүчээрээ дайрсан ч тэр нь юу ч болдоггүй. Ахлаа энэ бүх хугацаанд танд саад болж байсан бол намайг уучлаарай. Ахлаа. Ингэж манай хүн гарч ирснээр бүдүүн гартай толдохаар болдог. За тэгээд ялагдаад яг эвгүүт гэж байхад хажуун гарч ирснээр манай хоёрыг аварна. Тэгээд ч зогсохгүй Ким Соёны багтны эсэх хүсэлтийг зөвшөөрч манай хүн шагналын картаа авнаа. Хажуун. Чамтай анх удаа л нүүр тулж уулзаж байна. За тэгээд эхлэх үү дээ. Чамтай тулдах нь би биш ээ. Юу? Ким Соён чамтай тулдах болно. Картыг задал.
За тэгээд ер нь бол манай хүний ялдаар энэ зодон дуустдаг. Амар ядарсан хүн гэртээ орсон чинь дүүн TikTok ч юм уу юу ч мэдгүй нэг бичлэг хийгээд байж байдаг. Манай хүн тэрийг нь харчаад зүгээр цаана what the fuck гэсэн царай гаргаж байгаа юм чинь. За мэдхгүйгээд ямар ч гэсэн унтаад өгнө. Маргааш нь хажуунд өчигдрийн явдал баярлсан талархснаа илэрхийлээд хөөрхөн харилцаагаа сэргээгээд авна. Тэгээд одоо ч шар үст менюсаар нь оролдохгүй байх ухааны юм яриад явж байтал хажуун шар үстийг тэнэг түргэн уртай мэд ашиглагч нэлээд ухаантай эвгүй гар болохыг сануулдаг. Баяр хүргээ яхалхаа. Яа, ядаж энэ мэдчлэг шиг юм болчих болдгоо. За, товч мэдээллээ. За, Гамбогдооны номер 14 тулаанчийг манай ахлах ялсан ч харамсалтай нь энэ гахаа газар нутаг эзэмшдэггүй байж таарсан. Гэхдээ номер 13 жагсдаг тулаанчийг нь дийлээд явбал манай газар нутаг дийлэх боломжтой. За, дараагийн мэдээ бол энэ үед манай хүний толгой 2 картын алийг нь сонгох дээр явж байдаг. Тэгээд бодож уулзаад мэдчил гэх картыг сонгоод идэвхжүүлэхэд бүхэн алга болоод зогсохгүй нэг авраг том системийн карт сургуулийн урд гараад ирнэ. Чамд маш олон асуулт байгаа байх. Бүгдийг нь асуу. Би хариулах болно. Хин энэ даалгавруудыг надад өгөөд байдаг юм. Бас яагаад заавал би гэж? Надаас юу хүсэж байгаа юм бэ? Би асуултууд чинь хариулж болж байна. Гэхдээ нэг болцолтой. Чи Гамбогдон болон Гамбукнам хоёр бүлэглэлийг нэгтгэж үнцэнтэй нэгэн гэдгээ батал. Тэгвэл би тайлагдашгүй олон асуултуудад чинь хариулъя. Гэхдээ нэгтгэхийн тулд би зодтолдох хэрэгтэй болно шүү дээ. Яагаад би үүнийг хийх ёстой гэж? Чи тэгээд үүнийг боломжийг харахын оронд бууж өгөх гээд байгаа юм уу? Чиний нүд чинь зүгээр болж 3 см өсөж өргөдөлтэй амьдралаа өөрчилсөн чинь картуудын ач гавьяа байсан. Мөн цаашаа Diamond болон Master гэх өндөр зэрэглэлийн картуудын ард юу нуугдаж байгаа нь чамд сонирн биш вэ гэж юу? Тэгээд манай хүн сэрэхэд нөгөөдөл чинь таныг нас барчглаа л гэж бодлоо гэд бөө юм болдог. Ким Соён гарахаас өмнө эргэж хараад Гамбуг газар нутгийг эзлэх санааг эцэст нь нэг юм албан ёсоор дэмжиж байгаагаа илэрхийлдэг. Гэртээ яхаас өмнө сургуулийн эргэн тойронд байгаа сурагчдын статусыг харж өлөг долив хийж явсаар манай хүний ажиглах чадвар E-rank хүрнэ. Тэгээд гэрлүүгээ хараад явж байсан чинь шар үсттэй таардаг. Чи манай хүнийг яаж ялсан юм? Тэрийг тайлбарлаад. Ажиглах. Юу? Чи зүгээр ажиглал ялцсан юм уу? Түүний статус минийхтэй харьцуулахгүй юм. Түүнийг ялах үнэхээр боломжтой гэж юу? Гээд байж байсан чинь шар үсттэй тулдаад ял гэсэн сабквест гарч ирнэ. За энэ үрээд эхний партаа дуусгая гэж бодлоо. Тэгээд дараагийн партыг үзэхийг хүсвэл лайк болон subscribe батнаа дараарай. Bye.